Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Левигаа сормогч ч юм бодоод. За тэгэл та. Ой наа чи жоо сонирм болох. Гээ гайгүй. Зүгээр шүү. 1 hour later. Яа, цэцгээ хилээд ах чинь дээ. Гээ гайгүй байсан штэ. Бүгдээрээ сонирн болчихлоо штэ. Би ч гэсэн ялгаагүй л. Later that night. Сайн октоо нэвтрүүлгийн ивент итгэгч усанд орсны дараа бие тослох шаардлагагүй соосва биеийн шингэж саван. Яа би энэ дээрээ нэмээ дахиад наачгүй. Хата болох байхаа. Яа яар сандраа зүгээр найзуудынхаа бодлыг хэрэгэлсэн биш. Одоо дүүр юм гарчлаа. Гэтэ би бас яг анх нүрэ бодож исэн гэдэг чи 9 дугаар анги байсан юм уу? Яг 9 дугаар ангитай ингээд будаг хольж болохгүй гэдгийг мэддэггүй. Би ингээд найзхаа косметик, манай найз миний косметик аваад хэрэглээд байдаг байсан аахгүй. Тэр бол болдоггүй л. Гэтэ энэ л гоё юм лээ. Наа чин гэтээ угаасаа загвар амар хөөрхөн байсан шүү дээ. Гоё. Гоё. Бар нөө батг гарсандаа кафрад наахад. Ингээд таад саяны кейс шиг будаа одоо багсаа хэр сольж боддгийг. Яг сая би нэг өөрөө кейсийг хэлсэн шүү дээ. Тэр үед жоохон холцох гээд байсан. Тэгээ сүүлд манай анаа хэлээд энэ чинь ингээд арьсан дээр жоохон асуудал үүсгээд идэм аа гэд. Тэрнээс хойш одоо бол ерөөсөй холихгүй байгаа. Би бол бүр анханасаа хүнтэй будгаа холж байгаагүй шүү дээ. Будгаа гэх юм уу юу гэх багсаа ингээд холихоор цаанаасаа нүрэн дээр юм гарах гэдэг юм шиг санагдаад. Та нарын найзууд чинь ер нь арьс арчилгаан дээр ямархуу алдаанууд гаргаж байна. Хүүхдүүдийг хараад байхад яг ингээд будгаас өмнө нөгөө кремээ түрхээс өмнө арьс арчилгаагаа сайн хэвчтэй гэдэг чинь ингээд сайн чийгшүүлээ, цууртсаа түрхээд тийхгүйгээр тонор түрхэл, газ кремээ түрхэл ингээд байгаа юм шиг. Миний хувьд болохоор нөгөө юу юм болов? Бүтээгдэхүүнийхээ нөгөө найрлагыг хардаггүй одоо ингээд усан суурьтай юм, тусан суурьтай юм ингээд хольж хэрэглээд байдаг шүү дээ. Тэгээд ингүүт бодог угаасаа барьдаг шүү дээ. Яг ингээд усан суурьтай юм хэрэглэсэн бол усан суурьтай юм хэрэглэнэ гэдгээ юу гэд мэддэггүй юм болов уу гэж бодсон. Цэцэн билийн хувьд Надад тавчлага байхгүй. Байхгүй. Гээ зүгээр шууд хасаал. Тэгээ ер нь тийм шүү яг хүн болгон ялангуяа охтууд өсвөр насндаа бол яах ёстойгоо сайн ойлгоогүй. Тэгээ яг том болоод нэг их сургуульд явж байгаа ч юм уу. Тийм их сургуульд орж иж нэг юм байсан юм байна штэ гэж ойлгомжсон. Та нар анх нүрээ будахтаа яаж эхэлчихсэн бэ? Ингээд нөгөө биднэрт өөрсдийн гэсэн бодог байдаггүй яг ээж нэр ихснэрийнхаа бодгаар боддог байсан тий. Гэтэ яг баг манай нэг шүүгийн тэдэн жилч болсон юм дээ. Уруулын тийдээс хамгийн анх эхэлчихсэн баха. За манайхаа. За Цэцэн бэлэг арьсаа одоо ингээд найзуудтайгаа будгаа сольж хэрэглэснээс болоод мөн одоо насны онцлогоос нь болоод нүүрэн дээр нь батг гарсан байгаа. Үүнийг болохоор бид хоёр Smilix батганы наалтаар шийдсэн. Тэгээ энэ батганы наалт чинь нөгөө нэг юу юм бэ л шүү дээ. Өрөвсөл улаалтыг намдаадаг хурд хугацаагаар. Өнөөдөр нүрээрээ дүүрэм батганы наалт наажээ. хүзрүүгээ Ямар байна? Сэтгэл ямар байна? Яхав дээ. Одоо дахиж хэрэглэх үү хүмүүсийн багсыг? Гээ. Хэрэглэхгүй. Одоо ер нь нүрээ бодохгүй гэж. Хоёр хэр батг гардаг гэсэн бэ? Намайг цэцэн бэлэг шиг байхад миний нүрэн дээр ганц ч хэрэг юм гардаггүй байсан байхгүй юу. Тэгээ яг өмнө жилээс эхлүүлээд яг бараг оройтч насны юм эхлээд байгаа юм шиг. Тэгээд ингээд батгнууд амар хэрэг гарч эхлээд би бүр ингээд анх удаа ингээд нүрэн дээр батгтай болоод ингээд нөгөөдгөндөө стресстэй тэр үедээ батганы наалт гэж мэдэхгүй тэгээд өөрөө шахаж болдоггүй гэдгийг мэдэхгүй шүү. Гэхдээ бид нарыг жоохон байхад ийм гоё батганы наалт байгаагүй. Хэстэй байгаагүй. Яа муухай ингээд. За марлаад болохоор Минийх гэхдээ яг сүүлийн үед л жоохон гараад байгаа.
нэг нойр хоол зохицохгүй болоод ирэнгүүт шууд гэдэг юм л шүү дээ. Яг энэ арьс арчилгааны бүтээгдэхүүн тэгээ нүүр будгийн хэрэгслээс гадна нойр хоол ингээ жоохон зохицохгүй ингээд ирэхээр гарчтай юм билээ. Ядраад ирэхээр. Тийм миний ингээл харж байгаачлан сайн гарч гайгүй байна. л шүү дээ. Одоо Будгаараа л жоохон ингэж ах шүү. арьс арчилгаа зөвхөн октод биш хөвгүүд ч гэсэн тодорхой хэмжээний арьс арчилгаа явагддаг шүү дээ. Тэгээд манай одоо нэвтрүүлэг сайн окто гэдэг одоо октодын тухай нэвтрүүлэг ч гэсэн хөвгүүд маань ч гэсэн ойлголттой болж чадах байх гэж бодож байна. Бүгдээрээ үзээрэй манай өсвөр насныхан. Гоё ирээдүйд найз охинтой болохоор ч гэсэн тийм мэдээж авах юм зөндөө байгаа шүү. Тий. Найз охиныхаа арьсыг яаж гэрлэх вэ? Бас дээрэс нь өөрийнхөө арьсыг яаж бас нэмж гоё болох уу гэл. Танаа үеийн хүүгүүд арьсаа арчилж гин үү? Мэдхгүй. Ер нь нарны тос мос түрхэж байгаа бянтар харагдаж гин үү? Харагдахгүй. Сайхан байгалаараа л явж байна. Тэг байгалаараа л. Пикт Facebook-оос нэг юм уншсан шүү дээ. Ингээд бид нар ингээд 100 бараг 100 юм ингээд ашиглаад байх чи эргэжтэйчүүд юу ч ашиглахгүй гоё ярстай яваад байх юм ингээд. Тэгээд доор нэг ах угаасаа тэгэл карантины ус маань бидэд скин кэр штэ. Тэгээ нөгөө юу эрэгтэй хүний арьс чинь эмэгтэй хүнийхийг бодвол хамаагүй нөгөө тослог байдаг ч үлээ юу лээ нэг тийм байдаг штэ. Тэрнээс нөлөөлдөг гэж боддог. За жоохон техникийн садал гарлаа. Мишелийн ус гараад ирлээ. Эхэлсэ. Энэ асуудлаа шийдгээд хэдүүлийн мэрэгжлийн үнээс асуудцгаая. Тэгэхээр дандаа их чиг явж байна. За бүгдээрээ сайн уу? Ямар хөөх огтод ээ. Баярлаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Намайг өрснөөс баярлаа. Таныг Softcell компанийнхаа Supersog-ээр дэлж байна. За би энэ авч өгнө. За бид болохоор таныг яг орж ирэхийн өмнө бид нар тийм тулгардаг асуудлууд ялангуяа арьс арчилгаа, тийм нүүр бодолтын дээр тулгардаг тийм асуудлууд ярилцчихлаа. Манай цэцэн бэлэг дээр асуудал гарсан. Хамгийн жоох нь тийм ээ тий. Найзын астаага нүүрнийхээ багсыг хувааж хэрэглээд тэгээд тэрнээсээ яваад батг гарсан байхгүй. Тэр бол хамгийн буруу. Хамгийн буруу шүү. Та яагаад буруу гэдгийг гоё дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу? За багс ч юм болохоор одоо ингээд дотроо юм өстэй юмнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дотор ч нөгөө ням бактери айгүй хурцж явах магадлалтай учраас хүнтэй хэрэглэх байтугай бүр ингээд байнга угааж явах хэрэгтэй байгаа шүү дээ. 7 хоног болгон ч юм уу яг хэрэглэж явах хавцтай байнга угааж хэрэглэвэл зүгээр. Тийм учраас ингээд хүнтэй хувааж хэрэглэж байна гэдэг чинь одоо нөгөө зарим хүний арьс ингээд батгахтай байгаад байгаа, зарим хүнийх нь батгахгүй байгаад тий. Тэнгүүд ингээд хооронд нь ингээд хотлоо хэрэглэжэнгүүд яг уу ням бактери багсан дээр чинь үржээд тийм болох учраас чам дээр яг батг гараад байгаа чинь тэрнтэй бас холбоотой гэсэн үг байхгүй. Тийм болохоор хүнтэй хувааж хэрэглэж болохгүй яг өөрсдийн гэсэн тус-тустай батгахтай гэдэг. Багстай авах хэрэгтэй. Тэгээд сайн угааж авах хэрэгтэй. Одоо ингээд зайлшгүй нэг тохиолдол байдаг штэ. Тэр үед хэрэглэжүүл одоо ямар арга хэмжээ авбал зүг бол одоо бүр нэг үнэхээр Яарад төрөх. Яарад уу тэрний оронд бараг гараараа төрсөн илүү зүгээр. Хуруугаараа айгуу сайн гараа угаачаад тэгээд хуруугаараа төрөх юм бол хуруу ч бас өөрөө айгуу юм нэг дулаан бадаг шүү дээ. Тийм учраас ямиг айгуу сайн уусгаж үдч чаддаг гэсэн үг. Айгуу гой тарааж үдч чаддаг. Багснаас бараг илүү тараадаг гэсэн үг байхгүй юу? Одоо нэг шингэн плашнууд идэв шүү дээ. Тэд нар чинь бараг багс магсаар тараагаас илүү хуруугаараа тараавал илүү гой тараагддаг. Тийм болохоор хуруугаараа явсан нь илүү зүгээр. Багснаас илүү өөр хүний багс хэрэгжилжсэн. Тий. Тэгэхээр хідүүлээ найзтай бас жоохон татгалзаж зорох хэрэгтэй байна шүү дээ тий. Ер нь найзаасаа гуйх хэрэг байхгүй мэн. Хуруу байхад бүх юм бол. Хуруу байхад бүх юм бол. Ер нь хит гуйжлаад тах ер нь тийм юм. Гуйжлагчаар иргэдээ бол нэг 7 хоногтоо 2 удаа ч юм уу гуйжуулвал зүгээр гэсэн үг. Яг 3 хоногийн зайтай ч юм уу 4 хоногийн зайтай гуйжуулвал илүү зүгээр байдаг. Тэгэхгүй бол нөгөө хит их одоо нөгөө 2 хоног ч юм уу бараг өдөр болго мэдхгүй байсан хүмүүс ижүүлж шүү дээ өдөр болгон гуйжуулж мужуулаад байгаа ч юм уу те. Тэгэх юм бол арьс чинь өөрөө нөгөө хамгийн гадна талын нэг юм давхарга гэж юм байгаа. Тэр давхарга нь болохоор арьсны барьер гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр барьер чинь ингээ гимчих юм бол бас буцаад нөгөө батг айгуух гарах боломжтой. Тэгэхээр нөгөө үрээд ахаар ч нөгөө арьсаа бүр илүү гимтэй гэдэг байгаа байхгүй юу сүулдэ. Тэгээ тийм учраас хит их бас гуйжуулчихлахгүй 7 хоногтоо 2 юм уу гуйжуулж зүгэрдэг. Ер нь ингээд бутахад нас хамааралтай гэдэм болов? Бутахад миний бодлоор яг нөгөө нэг ингээд шилжилтийн нас болж ирж байгаа шүү дээ. 13 наснаас ер нь эхлээд хөнгөн бодвол зүгээр.
одоо нарны цоо тавиад тэгээд жоохон кушин ч юм уу те түрхээд арьсаа хамгаалах байдлаар гэсэн үг. Тийм бүр хит амар будахгүйгээр хамгаалах нөгөө крем түрхэх гэдэг чинь өөрөө бас нөгөө нарнаас ингээд айгу арьсыг хамгаалж яадаг байхгүй юу? Тийм болохоор баг зэрэг хамгаалах үүднээс 13-14 наснасаа хөнгөө бодоод одоо дөнгөж бодож эхэлж байгаа дүүнер маань болохоор арьсаа хамгаалах гэхээсээ илүү нөгөө хөөрхөн харагдах байдлаасаа л илүү бодож эхэлж байгаа. Анх нүрээ бодож эхэлж байхад гарч исэн 3 алдаа ч юм уу тий. Ер нь ингээд хүүхдүүд энэ дээр алдчих гадаг ингэж алдаа шүү гэх. Тиймэрхүү алдаанууд юу вэ? Би яг сая та нарыг ард сонсож байгаа нөгөө ээжийнхаа ямаар үргэлдэг гэсэн шүү дээ. Тэр чинь бас миний бас нэг алдаа байсан. Тэгэл нөгөө нэг байгаа бодгонууд ээжил бодог байгаа юм чи тэднэрээс ингээ хэрэглээл ингээ бодохаар жоох юм хүнд болох гэдэг байхгүй юу. За харин хоёрдугаарх нь гэх юм бол жоох юм нөгөө хямдхан юм надах гэдэг. Тийм. Угсаа нөгөө бид нар хоолны мөнгөө цуглуулаад мөнгө авахгүй яг аав ээжийнхээ өгсөн хоолны мөнгөө цуглуулж байгаа л авах гэдэг. Эсвэл нөгөө цагаан сар ч юм уу баяр маяраар нөгөө ингээ мөнгө цугладаг шүү дээ. Тэгээ мөнгө цуглангууд одоо за 100 сая төгрөг цуглалаа гэж бодоход тэргээр нь амар олон юм авах гэж чигээд байдаг гэсэн. Бүх юм авах гэж чигээд байдаг. Одоо нөгөө крем, нүдний тэн, юу ч юм те бүгдийг нь авах гэж хичээхэр чинь тэр чинь угаасаа нэг нь л хэд нэг 20 мянга ч юм уу 10 мянган хямдхан юм авах гэдэг шүү дээ. Тэр бол бүр ингээ хамгийн буруу зүйл байгаад байдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр хямдхан нэгдүгürt амир хортой арьсанд ч юм уу гэсэн үг. А хоёрдугаарт гэх юм бол гардггүй гарсан амир муу байдаг. Шал дими мөнгөө өгрээ байгаа зүйл гэсэн үг байхгүй юу? Тэгээ тийм учраас тэрний оронд бараг 100 мянгаараа 2 юм авцсан нь илүү зүгээр гэсэн үг. Тэгээ 2 юм авчих юм бол тэрийг айгу удаан хэрэгэлдэг чанартай хоёр. Удаан хэрэгэлдэг учраас бараг нөгөө хөнгөн бодож байгаа жил мэл бараг хэрэгэлж штэ. Тийм болохоор хит амир хямдхан юм олон юм ахгүйгээр цөөх юм авбал зүгээр байдаг. Таны хувьд болохоор одоо нүрээ бодохынхаа өмнө ингээд манай үеийн охтууд ингээд усан суурьтай юм хэрэглээд дахиад тосон суурьтай юм хэрэглээд ингээд одоо найрлагуудыг ингээд хольж хэрэглээд тэгээд дараа нь кьюшн ингээд крем төрхөхээр ингээд барцаагаад байдаг шүү дээ. Таны хувьд тэр талаар ерөөхдөө нөгөө будалтын доор дандаа л юм усан суурьтай шингэн юм төрхөл зүгээр байдаг гэх юм уу? Холихгүйгээр яг нэг юм дагнаад гэсэн үг. Тосон юм төрөх юм бол нөгөө крем ч өөрөө бас тосон юм суурьтай тосон бүтэлтэй юм байгаа шүү дээ. Тэгэхээр доор нь тосон суурьтай тос түрхчээд байдаг. Ардаас нь амар тосон суурьтай бас юм кушин түрхчээд байдаг. Нийлээд тэр чинь яг арьсан дээр ч бас өөрөө тос ялгарч байгаа. Баахан тосолцоод байгаа. Тэгэнгүүт нөгөө батга гардаг ч юм уу те. За тэгээ нөгөө бодогч бөөгнөрдөг ч юм уу. Бар заах гэдэг ч юм уу. Тийм асуудлууд гардаг учраас аль болох будалтын доор дандаа юм усан суурьтай шингэн юмнуудад түрхээд оройн арчилгаан дээрээ жоохон тос юмнуудад түрхдэг ч юм уу. Тэгээд бол бас зүгээр байдаг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat Brand. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trnova Brand. Цэцэн бэлэг маань өдөр тутмынхаа одоо арьс арчилгаа одоо тэр юм гоё нандаа ихчээд хэлээд зөвлөгөө авах юм байна уу? Би ч ингээл хөөсөн цэвэрлэгчээр угаагаал. Тэгэл угаагаал. Тэгэл юугаар хийчихэд чигшүүлэх тос түрхээд тэгээд ер нь болчдөг. Бодхаасаа өмнө юу хийв? Дахиад чигшүүлэгч тасаа түрхэнэ. Тэгээд нарны тос. Энэ зөв. Ерөөдөө бол зөв. Гэхдээ ер нь бол зөвдөө. Яг энэ 13 ч юм 14 настай үед нэг 2 юм уу 3 алхамтай авахд л хангалттай байдیں۔ Яг цэвэрлээд байна. Тэгээ дээрээс нь чигшүүлээд байна. Яг дунд нь яг нэг жоохон тонер ч юм уу оруулчихвал зүгээр сонсогдож байна. Тонер нь юу вэ? Ийм шинхэн нэг ийм софттэй. Мэдээ. Тий. Тэрийг төрхөөл зүгээр гэсэн. Одоо ингээд гэрийн нөхцөлд яаж өөрийнхөө арьсны бүтцийг одоо мэдээж ойлгож авч болох вэ? Одоо түүндээ тохирсон бүтээгдэхүүн яаж олж авах вэ? За ерөөдөө бүр хамгийн энгийн арга нь л нөгөө нэг юм T-зон гэж юм байгаа шүү дээ. Дух хамар гэдэг энэ хэсгээр. Энэ хэсгээр нөгөө илүү их тослогдоод байвал холимог тослог арьстай байх магадaltaй. Яг тэгвэл угаасаа энэ хайрч нөгөө хамгийн их нөгөө нүхнүүд байгаа. Нүхэн дотроос ч тос ялгарч байгаа. Тэнгүүт тэргээрээ одоо нөгөө энгийн өөр хүмүүстэй бас ингээ нэг найзтайгаа ч юм уу харьцуулаад үзэж болно шүү дээ. Чиний ингээд энэ хоёрч ингээ тос их ялгардгүй ч гэдэг юм уу те. Тэгж жагаад өөрийнхөөгөө минийх их ялгараад байгаа юм байна да, бага ялгараад байгаа юм байна да гэдгээ бас жоохон мэдэх баримжаатай болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аваараа жоохон тос их ялгараад байвал тослог
холимог арьстай байх магадaltaй. Харин тос ялгардаггүй одоо нэг өдөржингөө будаг муудагтай явахаар ч гэсэн ингээд будагчин энэ ойроо арилаад байвал бас тослог гэсэн үг байгаа байхгүй юу? Харин арилахгүй гайгүй ингээ хөрхөө яваад байвал хуурай арьстай гэж ерөөхдөө бол бас ойлгож байна. Хамгийн энгийн арга нь юу вэ? Манай үеийн охтууд одоо таны бичлэгийг үзээд тэгээд тэндээс хорон арьстай бол би ийм чошон хэрэглүүл зүгээр юм биш гэдэг мэдэж авсан. Би бол яг тийжсэн бохгүй юу. Эхлээд яг нөгөө ээжийн бодгны араас яг өөрөө ингээд нүрээ бодох гад өөрийн гэсэн бүтээгдэхүүнүүдтэй болох гээд тэгэхэд яг таны бичлэгийг ингээд үзээд би Клёгийн ийм чошон хэрэглүүл надад болох юм биш тэгээд тэгж юу нэг бүтээгдэхүүнүүдээ сонгож ирсэн. Тэгээд танд бас маш их баярлалаа. Бид нэр амар их давталсан гэдэг. Тийм үү? Үүнд нандех ч юм уу. Гөргий. Би тэдний суурийг тавьж өгсөн. Та одоо ингээд яг бид нарын өнөөдрийн бодолтон дээр одоо нэмж хасмаар хэлмээр байгаа одоо юм байна уу? Эхнээс нь эхлэх үү? За манай 13 настай охин маань болохоор угаасаа арьс нь айгу гоё. Тийм. Арьс нь үнэхээр хөрхөн юм нөгөө цэвэрхэн гоё арьстай болохоор бас хит их угаасаа бодох шаардлагагүй гэж үздэг байхгүй 13 14 настай охтод би бас хит их юм зөвлөдгүй. Тэгэхээр яг нөгөө түрүүний хэлсэн шиг сормосоо хөргөн дэрэлгээл будаад тэгээ дээрэс нь хөрхөн жоохон тид уруулан дээрээ жоохон нэмээд өчүүл илүү хөрхөн гэрэлтгээр байна. Угаасаа нөгөө арьс нь айгу гоё юм цагаан болохоор жоохон юм тод өнгөөр бодчихгонгод бүр гоё цагаан харагддаг байхгүй юу. Тэгэхээр уруулан дээрээ жоохон өнгө нэмчихвэл бүр илүү хөрхөн харагдахаар байна. За дараагийн охин маань болохоор ерөөхдөө нөгөө юм тайзны будалт гэдэг утгаараа өдөр тутамдаа ингэж боддоггүй. Тайзны. Чиний өсний өнгийг харангууд айгу юм цайвар бор. Одоо энэ охины өсний өнгөтэй харьцуулахад илүү юм цайвар бор байгаа учраас илүү бас бор өнгөнөө цоххон зөв. Тэгээд тайзны будалт бол хөрхөн байна. Миний харж байгаа нөгөө хүн ингэж өөрийнхөө гоё хэсгээ илүү тодтож бодвол бүр илүү хөөрхөн харагддаг. Тэгэхээр хоёулынх нь хамар уруулна айгу хөрхөн гоё илэрхтэй. Тийм болохоор хамраа бас айгүй гоё сүдэрсэн байна. Уруулаа бас айгүй хөрхөн бодож өгсөн байна. Тэгэхээр яг зөв юм а тодтогоод бодсон байна. Тийм байна. Хэцүү үнэтэй юм. Зэдэн шүү. За дараагийн охины маа надад ингээд шууд харсан чинь уруул нь амар хөрхөн. Амар гоё илэрхтэй яг юм фильтртэй юм шиг. Тийм. Фильтр хийлгээг үзтээ. Харин тийм бүр яг ээжихээ гэсэн. Харсан чи бүр яг ингээ фильтртэй юм шиг харагдаад амар хөрхөн уруултай. Тэгээд ийм уруулан дээр ингээ бараг ингээ нэг тод өнгө мөнгө ч гэсэн тавих шаардлагагүй байдаг байхгүй. Зүгээр ингээл нэг юм өнгөгүй глоссоор ингээ чиглэл хөрхөн болчихдог. Шууд ингээ нүдэн дээр нь магтсан чи. Тийм байна. Тэгээд сормос нь миний урт юм ээ. Гэтээ сормосны будгийн жоох ингээ бөгнөрөхгүй. Тийм байна. Би нөгөө ийм дэрвэр сормоосонд амар дуртай. Яг ийм нөгөө Wonyon гэдрийн ингэ сормоосон дуртай юм. Яг таны бичлэгэн дээр гардаг шүү дээ. Ийм салсан сормооснууд дээ. Яг тийм сормоосон дуртай. Тэгээд тийм болох гээд бүр ингэ сормоосны будгаар ингээд ингэсээр ингээд айгүй хингчтэй юм байна те. Тэр тэрний оронд жоохон нөгөө уртцагчтай гэж байдаг шүү дээ. Нөгөө өтгөрүүлэгчтэй нь биш. Тэрийг нь бодвол илүү зүгээр юм гоё. Бөөгнөрхгүйгээр дэшигээ урт харагдах боломжтой байна. Контр нь болохоор интеглийн контрын яг ямар югаар зурсан? давхраагаа тодруулах гэж. Давхраагаа тодруулахаар. За давхраагаа тодруулахаар зурхыг хүсэх юм бол ийм нөгөө палмастрын контрол биш. Харандан контрол зурвал зүгээр гэдэг. Бор өнгөөр. Тэгэхээр нөгөө чиний нөгөө давхраатай ч юм уу арсны өнгөчгөөс юм бор байгаа даа штэ. Тэрэн дээр чи нөгөө хит их ялгархгүйгээр аюу гоё цэвэрхэн мөртлөө давхраа гэж томарагдвал боломжтой болохоор ийм палмастрын контрол биш. Харандан контрол гэж ойлгож байна уу? Ойлгоо. Тийм контрол зураад жоох ингэжүүл хөрхөн бол. Тэгээ юм болоо. За, манай хүн чи хитэнстэй лээ. 17 тий. За, өөрөө бодсон уу? Өөрөө бодсон. За, ер нь юм жоохон өнгөлөг бодолтон дуртай юу? Эсвэл нөгөө тайзны хэвлэлийн өнөөдөрт л зориулаад ингэж бодсон. Бусд үед дээр бол айлайнераа зураал тэгээ нэг тэн нэг тавих. Чи тэгтээ яг 17-тай юм шиг харагдахгүй амар жоох харагдчих. Тийм үү? Тэгээ би чам 13-тай юм болоо 14-тэй болоо гэж бодсон. Баярлаа. Амар хөрхөн жоохон зэрэгтэй. За, ерөнхийдөө нөгөө өнгө нь айгүй хөөрхөн хоорондоо зохицоод байна. Нүднийхэн дээр флаш, уруулан дээр юм бодсон уу? Глосс түрхэл, хайлт түрхэл гараад. Уруулынхын өнгөнд ихтэй үгээс өөрөө гоё өнгөтэй юм байна. Тэгэхээр нэг амар тод өнгө тавих шаардлагагүй гоё юм хөнгөн глосс тавьчих тангалттай. Тэгээд өнгөний цогцол гэдэг бас амар чухал гэдэг байхгүй бодолтын. Одоо нүдний тэн хацар өнгөлөгч уруулын бодог гэдэг нь хоорондоо цогцож явах хэрэгтэй гэсэн үг. Одоо гинт ингээ бор явж яснаа гинт ягаан ч юм уу гэвэл амар онцгой харагддаг болохоор одоо яг энэ дээр харж байгаачлан ягаан гингүүт цогцож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бас аягүй сайн анхаарал зүгээр. Энэ дээр аягүй сайн анхаарсан байна.
Баярлалаа. Зүг байна. Би танаас юу яах гээд нэг өглөөний арьс арчилгаа, оройн арьс арчилгаа гэх хоёр тустай яваад байдаг шүү дээ. Тэр хоёрын гэхдээ яг ялгаа нь юу вэ? Яг нөгөө өглөөний арьс арчилгаа гэж чинь дараа нөгөө будалт их гэдэг тааш өдрөө. Тэрэндээ л зориулаад байна гэсэн үг байхгүй юу? Өглөөний арьс арчилгаа чинь. Тэгээд орой чинь болохоор ингээд юмаа төрчих унтчихж байгаа тий. Тэгэхээр өглөөний арьс арчилгаан дээр нөгөө будалтын доор тавьж байгаа учраас бүгдээрээ дандаа түрүүний хэлсэнчлээ усан суурьтай, шингэн бүтцтэй юмнуудаа ингээд төрхвөл илүү будалт чинь гоё нөгөө шингэцтэй гоё байхтай холбоотой гэсэн үг. Харин оройн арьс арчилгаан дээр бүгдээрээ түрүүний өглөөнийх шиг юм хөнгөн юмнууд төрхөөд байвал хангалттай чигшэлтэй болж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Яг тэгвэл бүгд ингэ унтчихж байгаа юм чинь айгу нэлээд олон цаг болох гээд нь шүү дээ. Унтж байгаа хэрэг чинь. Тэгэхээр тэр хоорондоо илүү гоё найрсай чигшэлтэй гоёор нь байхын тулд тэр нэг өглөөнийхөө бодвол арай хүнд юмнуудаа түрхээд хүндж байгаа юм жоохон тосон тийм юмнуудаа түрхүүл илүү зүгээр гэсэн үг байхгүй юу? Тэр ойлгож байна уу? Ойлгож байна. Ялгагдаж байна уу? Ялгаж байна. Нэг нь жоохон хөнгөн, арайныхан болохоор яг чигшүүлэх, бүтэн чигшүүлэх зорилготой юм шүү дээ. За одоо та охтуудад үзэж байгаа охтуудад маань одоо нүүр будал скин кер дээр одоо зөвлөгөө өгөх. За миний яг хэлдэг ганц л нэг юм байдیں۔ Тэр нь болохоор яг түрүүн бас хэлцээ. Хямдхан юм битээ аваарай л гэж хэлмээр байдаг. Тэгээ үнэтэй юм бас ав гэсэн үг бас биш шүү дээ. Мөнгөө цуглуулж агаад нэг юм авсан нь илүү зүгээр гэдэг гэсэн. Олон юм авахгүйгээр тэгээ нөө чанартай буудаг, гарцсан ч гоё яадаг, удаан чиргэлдэг учраас ингээд айгу зөв сонголт болж таардаг. Тийм учраас бүтээгдэхүүнүүдийн хувьд бол тэгж хэлмээр байдаг. Хоёрдугаар гэх юм бол үнэхээр ингээд арьсан дээр нь батг гараад ч юм уу ингээд асуудлууд гараад ах юм бол фэйсбүүкээс хайх ч юм уу те. Ингэхгүйгээр шууд арьсны эмчтэр очоорой гэж хэлмээр байдаг байхгүй юу. Тэнгүүд хүмүүс маань их сайн мэддэггүй, чиглэлээ мэддэггүй учраас одоо нэг амар их батг гарчаад идэг арьс онцлогооны хүн дээр очичод идэг байхгүй юу. Тэрэн дээр биш арьсны эмчтэр очих ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. Та нэрээ арьсны эмч гэсэн бэлөө? Тийм арьсны эмчээр сурдаг. Манайха нандаа эмч дээр ирээ. Гэтэ жилийн дараа ирээрээ. За жилийн дараа. За одоо бид нар танд гарын бэлэг бэлдсэн байгаа. Түүнийг өгье. Бид хоёр гарын бэлгэндээ явъя. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Suicide компани гоё гарын бэлэг бай. Баярлаа. Гарын бэлэг байна. Сүү юу? Бахан сүү байна. Тэгээд мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Splat брэнд байгаа. Ёо. За бас манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Cotex-ийн маань гарын бэлэг байгаа. Дандаа миний хэрэгэлдэг юмнууд өгөөд. За баярлаа. Хэдүүлээ гоё unboxing хийж үзэх үү? За Болох уу? За энэ бол бас миний хэрэгэлдэг юм байна. Тийм ээ. Наха. Вау. Адгаад штаа нэр. Зан гайхаад өгөөрэй, Гахаад өгөөрэй. За ийм өдөр шөнийн юм тий. Эднийх тэгтээ юм юу байдаг вэ юм уу? Өдөр Маш олон энийг л мэдчихэж байгаа юм байна. Энэ маань болохоор Cotex-ийн White Daily тэгээд Liner Fresh гэдэг одоо төрөл нь тэгээд ер нь юм зөөлөн юм металлтэй тийм болохоор би тэд одоо өдөр тутамдаа хэрэглэхэд ингээд биднэрт тухтай зөөлөн тэгээ арьсан ташлахгүй тэгээд мэдээч бие арьс ярьсны хантай байдаг болохоор охтуудаа бид нар үргэлж зөвлөж байгаа. Зя. Cotex За эхнийх боллоо. Хоёр дахь нь. За хоёр дахь нь бас хэрэгэлдэг юм байна. Splat брэнд. Гэтэ ингээд сая Солонгос яваад өөрөө хэрэгэлсэн баггүй юу? Аха. Энээсээ миний хүмүүсээ манай гэр бүл ингээд дандаа хэрэгэлдэг. Өөрөө хэрэгэлсэн шууд шаарлаад эхэлчихлээ. Тэгэхээр энийгээ сайн баян хэрэгэлж авахгүй бол би нөгөө шүдний аппаратаас зүүжсэн. Тэгээд тэгэхэд энийг бас айгүй зөвлөлт юм байлээ. Splat хэрэглүүл зүгээргээд. Тэгээ эдний бас нөгөө нэг юм завсрын юутай аппараттай хүмүүс хэрэгэлдэг сойд байдаг шүү дээ. Тийм, би хэрэгэлдэг. Тийм, тэрийг бас хэрэгэлжсэн. Энэ ямар хөөрхөн савтай юм бэ? Ийм гоё юм гсэн байна. Зя. За хамгийн сүүлч. Дараачих нь. Супер сүү. Кальциум, Д витаминаар баялаг. Яс булчингийн хөгжлийг дэмжих сүү.
Супер сүү. Тийм ээ. За манайхан Big-с өөрөө хэлчих үү? Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Terranova брэнд ажиллаж байгаа. Энэхүү Terranova брэнд нь 20-оос 35 насны эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн хувцсыг Итали улсаас оруулж ирдэг. Тэрч байтугай бүх салбар нь 7 хоног болгон хувцас шинжилдэг шүү. Яа. За ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Нандаа ихтэй маш их баярлалаа. За алийг нэг хийх чинь дөө. Торч нэлээ тий. Манготой ч юм уу? Манго таараа хийж байна. Манготой байгаа мó. Тэгвэл ингээд хоёр зүгээр энийг ий заяа. Анитын талбар. Уусаа манго авчихсан. Тэя. За эхлэв. Ялзуулах юм уу? Хэдэн секунд хэлээ? За 40 секундэд хин нь ихийг идсэн бэ гэдгээрээ тодорхой шүү заяа. За. Яна. Тэ сайхан чихээд өгийгээд байгаа. Зэ байж байгаа. Эхлээд энэ та гараа ишээ оруулч. За. Тэч би эндээс. Одоо би гэрийнхаа хамгийн Үгүй би харахгүй ш. Уусаа харахгүй ш. Та угаасаа харах юм. Яар сони. Бурхан. Гэрийнхаа хамгийн хитгээл урдаа тавьж байгаа штэ. За. Юм. Юу ийж ор юм уу? За 1 2 3 и. За явсан шүү. Жаа дийшрэх юм. За 20 секунд. Тэгч энэ ч байж өөрөө За 20 секунд шүү. Хурдаараа асраад байна. За 10 9 8 7 За цаг тасч шүү. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хоол боловсруулалтыг сайжруулах, мөн дархлааг дэмжих Provita йогурт. Одоо энэ хоёрыг яахыг хэдүүлээ хамтдаа харцгаая. Чадсан юм болоо да. За эхлэх үү? За байж. Йоо. За гайхаа. 1 2 3 и. Дийшээ. Оо вау. Яваад иш. Хөөе идээд ш наача. Дийшээ. Бурхан минь. Бурхан минь. Малгай толгоогоосаа оруулаач. Марлаа. Би ч гэсэн Хөөе марлаа толгоогоо оруулаач чи. Ханаас нь идээд байгаа. Ямар цани. Ингээд идээд байгаа юм. Оо вау. Хөөе. Яа хочиж яваад байгаа шүү. За. За сүүлээ. Болоогүй секунд хэлэхгүй мө. 3 2 1 бasta. Энд чи идэх чинь жоохон овсгоотой байлаа л да. Дуусна. Хари. Бас болцсон баг л да. Асуусан өртөл жоох. Тийш. Чи жоохон ажилчихгүй. За энэ хоёр шиг ингээд орж гараад байгаа. За манай хөвгтөд асуучих. Миний ам дээр хэрэг юм болсон. Оо гайгүй нөө. Янз юм бэ нөө. Өнөөдрийн дугаар энэ хүрээнд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр маш гоё хөөрхөн мейкап артист Нандаа ихч маань хүрэлцэн ирж оролцлоо. Тэгээд сая бид нэр тоглоод манай инхчин Марлаа хоёр маань яллаа. Баяр хүргэе. Баярлаа. Тэгээд хоёртоо бас зүгээр байхгүй. Бэлэг үү? Сара. Явартаа бэлгэлчээ. Баярлаа. Яа ингэж. Хөл бүтэн Ажил зам тасна. хөл бүтэн бүтнээрээ явууч. Хайрлаж явна. Хайрлаж идээ. Тэндээ хайлаа яах вэ? Хайлаа тэгээд Хувааж идээ. За Спонд хараад хувааж идээ. за дараагийн дугаараар уулзъя. Баяртай охтуудаа. Баярлалаа.